За миний төрсөн нутаг Говьртай аймгийн Жаргалан сум Давхангол бригад гэж байдаг. За манай одоо Жаргалан сумд Батнайрамт нэгдэл гэж одоо нэгдэл байгуулагдсан байсан. Энэ нэгдлийн гишүүн 1956 онд манай аав ээж мадаа нийгэмчид нэгдлийн гишүүнд илсэн. Тэгээд тэр үеэс хойш бол бүхэл одоо 5 хушуу малыг малж ясан. Бог мал адуу тимээгээд. За тэгээд эндээс бол миний одоо бага насны хамгийн их дурсамжтай он жилүүд бол тэр адуу малж ясан үеийг сэтгэл зүрхэн тодорхой санагдтiin. Учир яагаад гэхээр манай сум юунд нэгдэл бол бүх мадаан төрөлжүүлж бригадад маллуулдаг байсан. Тэгээ манай сумд бог мал хажуугаар нь юу адуу сүрэг. За бүрэн бригадад болохоор тэр тимээ мөн бог малтай цэцэрлэг бригад тэр аяараа сарлагын нутгалда тэгээд юу бас бог мал сарлагтай ингэж сүргэж малдаг байсан. Тэгээ манай аав бол адуучин баяжиг гэдэг хүнтэй нийлж мянган адуу хариулдаг байлаа. Тэгээ мянган адуу хариулна гэдэг бол бас их хэмэртэй ийм ажил. Тэгээ сумын бүх малчид бол нормынхаа морийг манайхаас ирж сольж авч явдаг. Ийм одоо их нэгсэнтэн малчтын хөл залгуулдаг ийм юу байсан. Үүрэг бүсэлтэй байсан. Бас нөгөө талаар бол манай сумд хөнгөр туслан гэж их гоё одоо их Говьртай аймгийн чигсэн хүн болгоочдаг тийм байгалийн гоо сайхан бүтсэн тийм сайхан хангаа байдгийг. Тэгээд тэнд бол нэгдэл ундын амралт гэдэг тэнд нэгдлийн бүх сайчууд очиж амардаг, шагналаар очиж амардаг тийм амралт газар байдаг. Тэгэхээр тэр амралтын бүх айргийг манайх хангадаг байсан. Тэгээ өдөрт нэг 60 уян. Тэгээ 60 уяад бол тэгээд ээж битэр бажгийн авгаа хэдний охин долгор гэж байсан. Бид дөрөвдөө жилэн дээр үнждэг байсан л да. Тэгээд үнжөөл одоо хөтлөгөө морьтой евро хөнгөр цуснд байгаа айр ганц зөөн. Айр зөөхөд одоо бас их одооны залуучууд бодож санамаар юм бэ. 240 битанд хийхээр морины нуруунд дээр тавиад морь хавталцаад явж чаддгүй. Тэгээ бид бас Бэрзентэн уутанд одоо нэг машин нэг моринд 80 литр айр зөөгөл тэгээд явдаг байсан. Хажуугаар нь бол эмнэг сургах одоо маш том ажил байдаг байлаа. Эмнэг сургана гэдэг нь явахад тэр адуу малын эдлэгэнд оруулж байгаа асуудал. Тэгээд 10 эмнэг сургахад нэг дааг бас урамшуулдаг гэдэг байсан. Одоо энэ зах зээлийн нийгэм шиг бас урамшууллын систем бас байсан байгаамаа. За тэгээд нөгөө нэг сайсууны төлгөө бол маш их шахуу өгнөлтөө. Тэгээд юугаар айрган зөөгөл намар ултар айрган зөөгөл тэгээд тэр сүсэлж багтахгүй болоход тогоо нэрээд архиан бас юу нэрмэдэн сайсууныхаа төлгөөнд оруулж байсан. Тэгээд нөгөө манай их халуун газар учраас бол одоогийнхаа долоо хагас ихэд энэ 2 удаа тогоо нэрээд авчих юм бол тэр өдрийн ажил сайхан амждаг. Ийм байлаа. Зүрх шиг холлоо хойлох салхи шиг хэрэтөө ургалж барихад орооч би унаад мордоход жарооч би зүснэ бүрдсэ Скрытый хас тамгатай шагаш хитэн атоо манай атоо ахин утумтай хонгорато талны
Өвлийн салхи шиг зэдатоо Ухаанрын удаанчви Өмсөн адын төрөөчви Зүсэзүснэ үрдэсэй Зүрхүний шинжтэй Саран дэвсгэртэй хасса таммагатай Шагай шигэдэн аттоо маммай аттоо 도식 하유나도 하니 훌득식 작은데아도 모로도이 넘한지 원리겠지 못사다 먹어던지리 주스내 부르듯이 신주태 사랑 립스크르테 하스 담마가테 샤가시키등 아또 만나에 아또 샤가시키등 아또 만나에 아또